Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.1 урлагийн дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өдрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс сонсдог урлаг нэвтрүүлэг маань урлагийг мэдрий гэсвэрэтээр шууд үрдэг. Яг Улаанбаатар хотод 16 цаг 13 минут болсон өнөөдөр 2025 оны 4-р сарын 14-ний даваа гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг кино ертөнцийн булангаараа хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занааруулагчаар мөвцгийн төвшин байрнаар айлж байна. За өдрийн За өдрийн мэнд хүргье. За нэвтрүүлгийн хамтраалагчаар гэр бүлийн гишүүн бүртгэсвэрэтээр Jameson брэнд за мөн e-school боловсролын нэгэн платформ хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр киноны сэдвээр чи хар өнгөтэй кино яриад би цагаан өнгөтэй кино ярих гэж шиг байна. За цагаан лимхаа буюу White Lotus гэдэг цуврал бол одоо яг л одоо HBO сувг дээр яг одоо яг бужигнуулж байгаа. За энэ 3 бүлэгтэй л дээ. 1 2 дугаар бүлэг нь бол өмнө гарцсан. Одоо яг ингээ 3 дугаар бүлэг нь цацагтаад. За тэрэндээ нөө юу гэдгийг энэ одоо энэ цагийн айгүй алдахтай одуудын нэг болох тэр Blackpink гэдэг хамтлагийн дуучин Lisa гэдэг хүүхэн тоглоод. за тэгээд бас хүмүүсийн анхаарлын төвд их орчод байна. Тий. За HBO сувгаас дөрөвдгийг нь гаргана гэд аль язуур зарлчих шиг болсон. Энэ дөрөвд цувралаа гаргана гэж зарлчих шиг болсон. Ер нь бол ингээд цацагдах болгонд бол нэг ингээд нөгөө нэг сэр болгоно бол ингээд олонний анхаарлын төвд ороод шуугаад ингээд явдаг юм л да. Инэдмийн драма, black comedy, эмгэнэлт инээдэм, өгөөдөл гэсэн төрөл жанрт хамраад байгаа. Энэ цувралын эхний бүлгийн үйл явдал 1-р бүлэг нь Хавайд болдог. За өрнөдөг. 2 дахь бүлэг нь бол Италид тэр дундаа бүр Сицилид өнгөрдөг болдог. 3 дахь бүлгийн үйл явдал нь Тайландд өрнөсөн. За одоогоор батлагдаагүй мэдээллээр бол цувралын 4-р бүлгийн үйл явдал Германд өрнө гэсэн мэдээлэл байгаад байгаа юм. За бүлэг болгоны үйл явдлууд өөр хоорондоо ямар нэг харилцаа хамааралгүйгээр өрнөдөг. Жишээ нь эхний бүлэг дээр хаваа аралд байх нэг тансаг зэрэглэлийн амралтын газар амархаар утсан хэсэг бүлэг хүмүүсийн дунд үйл явдал өрнөх бол 2 дахь бүлэг дээр Италид байх цагаан лимхаа зочд бодол дээр мөн үйл явдал өрнөнө. Харин цувралын 3 дугаар удирдлагын Тайланд зураг авалтаа хийсэн. За би яг ер нь бол би яг ингэ бүр шимтэж үзлээ л дээ. Тэгээ одоо энэ хамгийн сүүлийн бүлгэн дээр тэр нөгөө сая тэр сүүлд Victoria's Secret-ийн нээлт дээр дуулаадсан тэр Лиса тоглосон юм уу тий? За яг нөгөө 3 дугаар бүлэг нь бол яг одоо гарч байгаа ингээд хүмүүс хүлээгээд үзэж байгаа учраас тэрийг нэг актер спойлердод яг нэг 2 дугаар бүлгээс нь жоохон довчлоо ярьж байгаа бол 1-р бүлэг дээр нь ингэдэг юм. Нэг ээж саяхнаас орцсон гэдэг нэг өмрөө авгаа. За ээжийнхээ шарилыг чандрыг юунд далаацсан гэдэг нэг тийм авгаа ярьж байгаа. 1-р бүлэг нь хэдэн ангитай? 6 ангитай. За тэгээд нэг гэр бүл ирж байгаа. Гэр бүлийн авгаа нөхөр хоёр авгаа нь амар өндөр карьертай. Тэгээд нэг хүүтэйгээ хүү нь 16 настай хүүтэй, өсвөр насны хүүтэй. Тэгээд дээр нь бас нэг коллежид сурдаг охинтой. Тэр охин зөвүүн багийн. Ерөн зөвүүн багийн. Тэгээд тэр нь бас нэг найзаагаа дагуулад ирсэн. Энэ заяа. Тэгээд нэг энэ төр шиг нэг Хавайд нэг амралтын газар ирээд байгаа юм уу? Амралтын газар. Тэр White Lotus гэдэг нь айгүй тийм тансаг resort байхгүй. Окей. Тэгээд бас нэг юу яасан гэд дөнгөж хормоо хийсэн гэд нэг балсарынхаа айдлыг хийж байгаа хоёр ирж байгаа. Нөхөр нь бол дэлжгүй баян гэр бүлээс гаралтай. Эхнэр нь болохоор зүгээр нэг юм сэтгүүл зүгээр карьер хөөхгөө явж байгаа тийм залуу сэтгүүл чимэгтэй байхгүй хөөрхөн. Тэгээд нөгөө баян айлын хүүтэй өмөрч явж байгаа суучгүй юу? За тэгээ яг тэдний л тэр нэг 7 хоног тэр Хавайд өнгөрүүлж байгаа тэр resort дээр өнгөрүүлж байгаа амьдралыг харуулж байгаа. Ер нь бол тэгээ инээдмийн байдлаар харуулна. Тэгээд ийм нөгөө нэг тэнд гол өрнөд байгаа юм нь болохоор хөөрхөн амт тэр нэг ээжигээ алдсан ганц бие авгаа болоод хөрхийн өмрөө л яваад байна. Тэгээд ээжийнхээ шарилыг юм усан онгоц өсөлж яваад тэрэн дээрээс цацна гэснээр болоод өөлж унжаал ингэж явж байгаад бас нэг залуутай танилцаад залуутайч байх нь өөрийнхөө үеийн өвгөнтэй танилцаад тэгээ амар сайхан дажарах маягтай болоо явж байгаа. Тэгээ тэр хооронд чинь нэг юм нэг спа хийлэгдэг нэг хар арьстай хүүхэнд би чамайг
тустай юм спата болоход чинь туслан мослно гэд амар баян авгаа байхгүй. За. Амар баян бэжжилтэнд очиж байгаа шүү дээ. Аха. Одоо нөгөө гэр бүлийн нөхдүүд нь ихлээр тэр нэг хоёр өсвөр насны коллеж хоёр охин ч нь бол очингуудаа судалж байгаа юм л да. Юм хум татж батаал те. Тэгээд наагур цагуур элдэ бусын залуучуудтай уулзаж бариад ална. Тэгээд нөгөө гэр бүлийн хоёр ингээд буруу өрөөнд оруулсан ингээд нөгөө бансараа тэмдэглэж байгаа хоёр жоох ингээд нөхөр нь ингээд ирүүл хийх гээд нөгөө хүүхэн нь болохоор яг юм бэ яг энэ өрөөнд ч гэсэн гоё л биш талаа малаа хараад гээд тэгээ ингээд байжсэн чинь хадам ээж нь хурж ирээд нөгөө хэрүүлийг нь дуусгах гээд хадам ээж нь хурж ирж мөрөө бислээ л анчиг болно. Тэгээд тэр хүүхэн бололтой ингээд би ер нь л ингээд нэг юм баян хүний гэрийн тавилга болох гэдэг юм байна да гэдгийг ойлгоотой ингээд нөөдхий чи эсэргүүцээд хадам ээжтэйгээ хэрэлдээд нөхөртэйгээ хэрэлдээд би ер нь чамаас явлаа мавлаа дээрээ тулч муудаад ингээд ийм үйл явдал усаар хагаад ингээд дуусгалдаг байхгүй. За. Тэгээд тэр нэг юм нэг юуны менежер тэр Хавайн resort-ийн менежер гэдэг нэг ижил хүүсэд нөхөр яваад байгаа. За. Тэр нөхөр бас тэнд ингээд нөгөө нэг тэр нөгөө баян гэр бүлээрээ явж байгаа баячуудын аавыг нь эргүүлж нөгөө 16 та хүүтэйгээ явж байгаа. Тийм тэгээд хэлэхгүй болохоор тэр чинь нөгөө нэг юутайгаа байжгаад тэнд үйлчлэгчээр ажилтдаг нэг залуутайгаа байжгаад нөгөө хорон санаад баян айлын хүүд баригдаад бөө юм болоод тэгээд тэр ер нь намайг хорлох гээд байгаа юм байна гэж мэдэнгүүтээ марсуурцсан үедээ дахиуччаад тэр залуугийн чимдаанд нь бийцсад нөгөө мастер түлхүүртэй юм чинь оронгуудаа чимдаанд нь бийцсэж хагаад баригдаад хутгалуулаад хүчдэг. За ингээд нэгдүгээр анги бол нэг иймэрхүү байдалтай төгсөн. Энэ дээр би хардаа хэрвээ буруу хараагүй бол одоо эн чинь ингээд нөгөө найруулагч өгж зургнуудыг би харж байгаа штэ. Энэ нэгдүгээр бүлэг дээр нь Памела Андерсон тоглодгоогүй юу? Памела Андерсон биш. Би одоо мангар адилхан л да. Харин тийм байна. Памела Андерсноос өөр энэ нөгөө нэг юу мөн тоглодог. Нөгөө нэг American Pie маяг тоглодог. Jennifer Coolidge гэдэг аваа байдаг штэ. Бас ийм инэдмийн жүжигч штэ. Дандаа ийм инэдмийн кино тоглож яадаг тэр хүүхэн. За хоёрдугаар анги дээр нь болохоор бусд хүмүүс нь ерөөсөө гарахгүй энэ нөгөө Coolidge чинь нэг өвгөнтэй танилцаад дууссан штэ. Тэгсэн. Тэр өвгөнтэйгөө хүрээд ирж байгаа юм. За. Тэгээд бас нэг ингээд нэг юунууд гарнаа тэн дээр нь бас нэг гэр бүлийн нөхдүүд гарна ингээд тэгээд энэ 3 дугаар анги дээр бол тэ нэг өвөө аав ачхуу гурав ирж байгаа байхгүй юу 2 дугаар анги дээр тэр гурав өстө божигнууд тэнд нэг 2 Итали биеийн үнэлэгч тэдний дунд ороод одоо 2 дугаар бүлэг нь бол Италид өрнөд байгаа шүү дээ тий. Аха. Энэ нэг сагалдаа нөхөр тэр нөгөө нэг гей юу менежер мөн нэг харах царайнаас тийм царайтай юм байна. За. 2 дугаар бүлэг дээр бүр алан заяа. Тэд нэг 2 биеийн үнэлэгч орж ирээд нөгөөдөлч бүгдийг самарна. За. 2 биеийн үнэлэгч бүхэн орж ирээд өвөө аав ачхуу гурвыг самарч байгаа юм. Балан заяа. Тэгсэн чинь тэр бүлэг энэ 2 дугаар бүлэг дээр яадаг вэ гэхээр нөгөө нэг өвгөн байж тээ. Нөгөө коллежтэй суусан өвгөн чинь гэрээ хийгээд хормын гэрээ гэж хийгээд салах юм бол яахчгүй хин энээсээ мөнгө авахгүйгээд тэгсэн чинь тэр багийн хэрв нөө ихнэр нь өгчгөл мангар их юм өвлж авахар болсон. Тэнгүүтээ тэр Италийн мафийнхантай нийлж байгаад ихнэрийг алуулах гэж захиалцсан байдаг. За. Тийм. Тэгээд төгсгөлд нь тэр мө коллеж чинь хөрхийн амтан далаад живж өгөхөд мафийн баахан багийнууд буудаж алдангуудаа өөрөө далаад живээд хүчдэг. За ийм явдал болно. За 3 дугаар бүлэг нь бол Тайландд болж байгаа. Тэр нөгөө Лиза чинь болохоор тэр Тайландын тэр resort-ийн нэг ийм хүлээн үйлчлэгч одоо юу гэх юм reception ухтагч ийм нэг жуулчдад үйлчилдэг ийм тийм жуулч үйлчилдэг тийм нэг менежер байхгүй менежер за мок гэдэг хүүхний дүр тоглож байгаа. Айгу хөөрхөн дүрээ бүжгэлнэ тийм нэг жоох хөлдөө сэсүритэ багийн нөгөөдгөнд дурлцсан. Үнэн хөлдөө баг л да тийм үнэн дүггүй баг тийм гарна. За 3 дугаар бүлэг дээр яадаг вэ гэхээр нэг ийм нэг бас л ингээд баахан хүмүүс ирээд амарч исэн чинь 1-р бүлгээс нөгөө нэг
спа байгуулна гэж яагаад мартцсан нэг хар ярьс түүхэн ирцэн байж байгаа. За. Дуршлаг судлах гээд ирцэн. Тэгсэн чинь нэг хүүхэн манайхын дээр уулын оройд гэдэг юм аа би энэ жил амьдарч байгаа гэсэн чинь тэр хүүхний нөхөр нь нөө нэг эхнэрээ алсан баг хийвчтэй. Ямар амар юм бэ ёо. За гээд ингээд цаашаа үргэлжилдгийн шүү. За энэс цаашаа яриад яг уу. За Цагаан Бадамлынхаа цувралын зураг авалтыг хийсэн газрууд аялал жуулчлалын халуун цэг болдог жишг тогтоод байгаа. Үүнийг Цагаан Бадамлынхаагийн эффект буюу White Lotus эффект гэдэг байгаа. Цагаан лянхаал юм байна штэ. Ер нь бол. Тийм. Тэр ч утгаараа 3 дугаар бүлэг Тайландыг модонд оруулаад зогсохгүй алдарт Blackpink хамтлагийн дуучин Лизагийн бүтээсэн дүрн анхны дүрн гэдгээрээ бол Тайландчуудыг нэлээд огшоож байгаа юм байна л дээ. 3 дугаар бүлэг 3 сарын 16-нд нээлттэйсэн. Нээлтийн дараа зөвхөн Тайланд гэлтгүй хөлийн чанддч Цагаан Бадамлынхаа эффект нь мэдрэгдсэн. 3 дугаар бүлэг нээсний дараах 7 хоногт Америкийн нэгдсэн улс дахь Тайланд рестораны захиалгын тоо 16%-аар өссөн гэсэн тоо баримт цацагдчихэв. 16 гэдэг чинь аюу амар өндөр өссөн байна штэ. Бид нар чинь л те бидний хамралт 8% өсгөд л вау гэдэг штэ те. За UB Life сайт дээр бичснээр бол цагаан лянхаараа хүмүүс хуулираад байгаа шалтгааныг ингэж тайлбарлаж л те. Цувралын өмнөх 2 бүлэгч үзэгчдээс өндөр үнэлгээ авсан шалтгаан нь dark comedy буюу сэтгэл түгшээ мүүл явдлууд, нууцлаг үхэл, дөрүүдийн зөрчилдөөн тэдний хоорондын ачаалттай харилцааг өгөөдсөн хошин өнгө асаар өгүүлдэгтэй холбоотой. Ерөнхийдөө бол те ингээл амар тийм олон хүмүүсийн ийм сэтгэл зүг нэрээд ингэдэгтэй гэсэн юмнууд гардаг байхгүй. Тэр нь хүмүүсийг ингээд огшоогоод байна. Яг хүмүүсийн нэг юм энгийн харилцааг харуулад байгаа юм байна шүү дээ. За. Одоо жишээлбэл найз нь найзыгаа мөрж байгаа нь бол те байдгал зүйл байхгүй. Тэрийг ингээд яг зөвхөн харуулсан. Нийгмийн дэд давхаргийнхны ёс суртахууны асуудлыг ч бас цувралд хөндсөн байдаг. Дандаа баян хүмүүс гардаг. Бүгд баячууд шүү дээ. Хүүхдэнтэй ингээд ядуу байхыг мэддэггүй тийм айл гарч байгаа байхгүй. Тий. White Lotus Resort-д ирсэн зочдын дунд өрнөх хачирхалтай байдлыг хошигнон өгүүлэгч цаана тэдний ёс суртахуун эрх мэдлийн төлөөх жихүүцэн тэмцлийг шүүмжилсэн гэж харж болно. Цувралыг онцгой болгож байгаа олц өмнө энгийн баячуудын амралтын тухай бус харин нийгмийн анги давхаргын ялгаа эрх мэдэл хүний дотоод мөн чанарыг шинэлэг байдлаар харуулсан байдал юм а. Мөн дурдахгүй байхын аргагүй зүйл нь байгалийн тансаг зураглал. Үнэхээр супер байгальтай. Нүдтэй олсон хөгжмийн сонголт, нүд булаам тансаг дүр зураг хийцлэнэ гэж бичсэн байлээ. Одоо 3 дугаар бүлгийг нь би яг одоо үзэж байгаа л да. Баахан Тайланд доо. Бид одоо энэ нөгөө нэг тэнгисийн эрэг 2 4 7 үзэд бүр өөрөө ирэхгүй бали явмаар санагдаад байгаа ш надаа. Бали явж үзэх юмсан. Бали тусын явдал гээд нэг солонгос кино байдаг аахгүй юу? Та тэрийг үзээгүй л ах л та. Тэгээд яг тэр үед бали гэж одоо анх мэдчихлээ. Тэр чи одоо тэгтээ нилээн дээр үеийн кино л доо. Тэгэл зүгээр ингээд бодоол орхицсан байсан чинь одоо тэр шоуг үзээд бүр ёо ямар гоё юм бэ л гэж бодогдчихоо. Одоо энэ гарч байгаа зурган дээр Лиза ч гарч байна. Тийм байна. Лиза чи энэ ийм нэг ийм одоо үйлчлэгээний ажилтан гэх юм уу одоо ресортын үйлчлэгээний зөвлөх. Үйлчлэгээний зөвлөх байхгүй юу. Тэгээд эдийн ресортын чинь бүгдээрээ ингээд нөгөө нэг урлагийн номер оройн өөрсдөө үзүүлдэг. Лаг гоё бүжгэлж. Тайланд ингээд нэг юм нэг амар гоё хувцастай бүжгэлдэг штэ. Тэр мэрийга лаг хийдэг. Нэг юм алтан хувцастай. Яг үнэ. За. Blackpink хамтлагийн дуучин Lisa The White Lotus цувралд анхудаа жүжигчнээр ажилласан. Лизагийн бүтээсэн Мук гэдэг дүр нь амралтын газрын эрүүл мэндийн зөвлөхийн дүр. Лиза Variety сэтгүүлд өгсөн ярилцлагатаа төрөлх Тайланд хэлээрээ Тайланд хүний дүрийг Холливуудын цувралд бүтээх нь миний хувьд том боломж болсон. Тайланд төрсэн Тайланд хүн юм байлээ шүү дээ. Би яг үнэндээ мэддэггүй байсан. Улсынхаа соёлыг энэ цувралд бүтээж буй дүрээрээ дамжуулж танилцуулсандаа маш их баяртай байгаа. Миний тоглосон Мукийн дүр надтай маш төстэй байсан ч бодит амьдрал дээр би Мук шиг эсрэг хүсний хүнтэйгээ сэтгнэж сайн харилцаж чаддгүй гэж дурджээ. Нэг сайн харилцаад байсан ч юм байхгүй тэнд хөөрхийн нэг дүнхүү сэсүритийн нөхөр л байгаа. Үнэн дүнхүү нөхөр тэр нэр. Лизагийн жүжиглэлт үзэгчдийн анхаарлыг маш их татчмын дээр цувралын үзэгчдийн тоог нэмэхэд чухал нөлөө үзүүлж байгаа ч. Цувралын найруулагч Майк White Lotus гэдэг киноны продюсер найруулагч нь Майк White гэх шиг те. Анх киногоо тийм ч их амжилттай явна гэх итгэлгүй байсан гэдэг. Гэтэл эхний 2 бүлэг нь IMDb дээр 10-аас 8 од авсан. Амар шүү. Сайн байна. Түүгээр зогсохгүй Emmy Awards-аас нийт 15 шагнал, Golden Globe Awards-ын 2 номинацийн шилдэгээр шалгарч
зохиогч, найруулагчдын, үзэгчдийн хүлээлтийг даваад байгаа гэж. За 3 дугаар бүлгийн хувьд бол цувралд Лизагаас гадна нэр нь яригдж байгаа нэг хүн байна. Энэ нь бол Walton Goggins гэж Америк жүжигчин залуу Рик Хатчет гэдэг дүрийг бүтээсэн. За энэ нь болохоор нэг юм нэг амар айш муутай жожиг тэгээд нэг айгүй үзэсгэлэнтэй хүүхэнтэй зүг Тайландд хүрээд ирсэн. Тэгээд Тайландд бол амрах гэж ирээгүй цаанаа бас нэг нууц төлөвлөгөөтэй ирсэн багийн аахгүй юу. Муухай жожиг багийн. Тийм мөртлөө энэ ингээд орчин цагийн хамгийн дачаангуй залуу гэж интернет хэрэглэгчид шуугаад байгаа гинэ. Энэ нөхрийн 3 дугаар бүлгийн дараагаар. Нэг ёсондоо 40 гарсан эрд өрөө дарсан ат гэдэг шиг 53 настай энэ жүжигчин залууг цагаан линхуа цуврал секси бэлэг тэмдэг болгоцсон. За. Харин өсвөр насныхны сэдвтэн секс боловсрол цувралд дүр бүтээснээр олонний танил болсон Британий жүжигчин Эми Ло Вуд гэдэг бүсгүй энэ кинонд бас дүр бүтээсэн. Холливуудын жүжигчин бүсгүүчүүд өөгүй сайхан шүдэрээ ижилсдэг байхад Эми Логийн хувьд төрөлх шүднээс огт татгалздаггүй. Харин цувралын үзэгчид энэ жүжигчин бүсгүй шүдний талаар нэдэд мэтгэлцсэний эцэст намдсан. Шүдний амар хөөрхөн байгуулалтаа урагшаага ингээд цүүц шиг шүдтэй байхгүй юу? Ийм. Тэгээ бүр кинон дээр дөнгөж кино эхлэнгүүд чиний шүд чи их сайн юм а гэж ярьдаг заяа. За харин сая ярьсан тэр нас ахмаг секс бэлэг тэмдэг болоод байгаа Рик Хатчет гэдэг дүртэй жүжигчин бол бүсгүйгийн дурлалт хосын дүрдэн тоглож байгаа. Гэхдээ амар хайнга. Одоо би таны нөө мэдээлэл дуусгачаад хамтран ажиллаж яриг хүлээ болж байгаа юм. Хамтран ажиллаж ярьж дуслаа. За. Ердөө дуслаа шүү. За ингээд цуврал цацагдаад дуусны дараа мань хоёр бол сошиал медиа дээр бие биенийгээ дагсан байснаа болоод түнжээ хагарсан хоёр шиг лайкуудаасаа бие биенээсээ аваад энийг нь тэгээд бүргэд мэт нүдтэй пенүүд нь олж хараад өлгөөд бөө юм болсон. Зарим хүмүүсийн хувьд бол хосын дүрийг бүтээсэн 22 насны зөрүүтэй одод маань бие биедээ сэтгэл алдарснаас болж харилцаанд нь сэв суусан гэсэн мэдээлж цацагдж байгаа гинэ. Харин цувралын 1-2 дугаар бүлэг дээр үргэлжлүүлэн тоглосон Jennifer Coolidge гэж одоо чиний нөгөө нэг хэлээд байсан эмэгтэй. За. Цувралыг шимтэн үзэгчдээс эхлүүлээд олон нийтэд нэлээд амсаатай байгаа. Хоёр удирдал тоглосон жүжигчин маань алтан бөмбөрцөг болон оргил цагийн Эми наадмаас шагналд хүртсэн. Энэ дүрээр White Lotus-ийн дүрээр үнэхээр сайн жүжиглсэн. Нэг жоон тэнэгдүү юм шиг мөртлөө нэг тийм нэг дотортой хүн байгаад байгаа байхгүй. За цувралын 1-р бүлэг Rotten Tomatoes сайт дээр 90% үнэлгээтэй байгаа бол 2-р бүлэг нь 94%, 3-р бүлэг нь 86% гэсэн үнэлгээтэй байгаа. Энэ өсөх баг. Одоо энэ чинь дуусаагүй байгаа бүлэг юм байгаа. За ингээд болжээ. Тукана сүрэ нэг жижигхэн спойлерцсан байна. Таны тэр дүнкүү гэдэг байгаа тэр хамгаалтын нөхөр чинь төгсгөлдөө юун дүнкүү гэж шүү. Магадгүй. Тэгэхээр юунгаар юм шиг байна. Гэхдээ хайр дурлалын хувьд бол жоохон дүнкүү шүү. Дүнкүү царайлж байгаа засаг байлаа шүү. Чи битээр нэг дор амьдэрсэн, чи битээр одоо ингээд нэг сургууль сурсан, одоо хоёулаа сууя л та. Чи битээр нэг ч удаа болцоогүй зү. Тэгвэл өнөөрөө болцъё л та. Тийм гар. За Улаанбаатар хотод 16 цаг 31 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Jameson брендийн гэр бүлийн гишүүн мөрд зориулсан Jameson брендийн витаминууд байна. За Монгол Эмэмкс концерн 1922 онд Канада улсад үүсгэн байгуулагдсан 103 жилийн түүхтэй Jameson компани 34 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2020 оноос эхлэн хэрэглэгчдэд хүргэж байгаа. За өндөр түнтэй омега 3 байгаа, олон төрлийн витаминууд байгаа, пробиотик байгаа, магний, цайр, төмөр зэрэг эрдэс байцууд байгаа. За үе мөчний глюкозамин байгаа, мелатонин байгаа, дархлаа дэмжих болон гоо сайхан буюу үс арьс хумсны витамин зэрэг олон нэр төрлийг одоо хэрэглэгчдэд одоо ийм олон зүйлийг хүн болгонд гишүүн болгонд л хүн байгаа. Бид сонголтыг санал болгож байгаа шүү. Бид нар өмнө хүүхдийн зажилдаг пробиотик гэдэг юм ярьжсэн шүү дээ. Нэрээ хүүхдийн пробиотик гэдэг ч ярьжсэн тусаалгаар өгчдөг гэдэг. За одоо би тэгвэл насанд хүрэгчдийн пробиотикийг нь ярьж өгье. Энэ 10 тэрбум бактеритай гэж байгаа. Дээр нь 14 төрлийн пробиотикийг агуулсан энэ нөө нэг ДНХ-гийн шинжилгээ буюу энэ дотортой ингээд
ямарваа нэгэн өөр хүний биед хортой юм байхгүй гэдэг шинжилгээ нь бол бас хийгдсэн ийм бүтээгдэхүүн байгаа юм. За тэгэхээр танай гэр бүлийнхэн зориулсан бүх төрлийн одоо эрдэс бодис витамин нэмэлтүүд байгаа учраас сонголт бол таны гарт байгаа. Тэгээ мэдээж бүх хэмээн сангуудаар байгаа. Хүргэлтээр авах юм бол та City Pharmacy гэмээр гэдээ ороорой. За мөн 1819 23 95-8 1923 гэсэн утсаар холбогдох боломжтой. Jameson Vitamins Mongolia гэж латинаар бичээд social хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар гэр бүлийн гишүүн бүрд гэсэн урайтаагаар Jameson брэнд хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За миний ярих кино болохоор зэрэг хар тойл гэдэг цуврал одоо өмнө нь 6 бүлэг гарсан. Одоо ингээд 7 дугаар бүлэг нь бас цацагдчихал байгаа юм байна л да. Гэтэ би зүгээр энэний трейлерыг үзээ сууж байхдаа надад зүгээр ийм боц. Би өмнөх 6 бүлэг мүлгийг нь бол үзсэнгүй тань шиг огт үзээгүй. Тэгэхээр надад зүгээр юу трейлерыг үзээд юу бодогдсон бэ гэхээр альва юмныг хоёр талтай байдаг штэ тий. Одоо ингээд хиймэл оюухан хөгжөөл юу дуртайгаа асуугаал тэрнээс хариулт аваад хүн болгон ухаантай царай гаргах боломжтой болчлоо тийм үү? Гэхдээ техник технологи хөгжихийн хэрээр бид нар бас техникийн боол болох магадлал ч өндөрсдөг тийм үү? За ер нь бол гэтээ энийг энэ Black Mirror буюу Британий уран бүтээлчдийн шинэ ухааны уран зөгнөлтийн цуврал байгаа. Тэгээ 2011 оноос хойш нийт 7 бүлэг гарсан энэ алдартай анатолог цувралын 7 дугаар бүлэг өнгөрсөн 7 хоногт нээлттэй хийж Netflix дээр бол байшаад байгаа. За анатолог гэдэг нь болохоор анги болгон дээрээ огт өөр үйл явдал өрнөлийг хилдэг. Одоо ингээд ямар нэгэн кинонууд ч ингээд цувралууд ч ингээд хоорондоо ямар нэгэн байдлаар холбоотой. Одоо жишээлбэл таны ярьсан цувралын нэг дээр гарч ирсэн эмэгтэй хоёр дээр дахиад хүрээд ирж штэ тий. Энэ дээр бол ийм юм байхгүй. За хар тойл цувралын хувьд техник технологийн давуу тал хүмүүсийн амьдралд хэрхэн яаж нөлөөлдөг тухай гардаг. За маш сонирхолтой ганц удаа үзээд өнгөрөхөд ч харамсмаар нэг тийм сонирхолтой цувралын 7 дугаар бүлгийн 1-р ангийн талаар би өнөөдөр ярьж өгөх гэж байна. За 7 бүлэгтэй энэ цуврал 33 ангитай. За тэгээд IMDb дээр 8.7 гэсэн маш өндөр үнэлгээтэй байгаа. За ер нь бол кино шүүмжлэгчид Black Mirror цувралыг 2010 онд хийгдсэн хамгийн сайн сурлуудын нэг гэж зүй ёсоор хүлээн зөвшөөрдөг. Тэгээд дан ганц техник технологийн дэвшлиг, за энэ дэвшлийн сөрөг болон сайн талыг харуулахаас гадна хүний зовлон зүдгүүр, ёс суртахууны хэл хязгаар ер нь хаана хүрдээн тийм үү? За хүний ноён нуруу хаана очиж чугардын гэх мэтчлэн ийм нийгэм тулгамдж байгаа асуудлуудыг сөхөж харуулдгаараа. За тэгээд хүний тэр нөгөө өвчин зовлон дээр яаж ингэж нөгөө тоглолт хийж болдгийг тий. За бараг л худалч үн ингээл тий одоо өөртөө албаар ингээд нэг цоошин тахал өвчин үүсгэнгүүтээ тэрнийхээ энэ лимийг уувал эдгэрнэ гэд ийм зохион бүтээж байгаа ч гэдэг юм уу тий. За гол нь харуулж байгаа хийц хэлбэр нь адил сэдвтэй бусад кинонуудаас огт өөр буюу маш сонирхолтой байдаг гэдгээр онцлог. За 7 дугаар бүлгийн 1-р анги энгийн хүмүүс гэдэг нэртэй. За үйл явдал нь биедээ үнэхээр хайртай 40 иргэм насны ийм хүүхдгүү асуудын тухай гардыг. За нөхөр нь болохоор барилга дээр ажилладаг. За эхнэр нь баг сургуульд багшилдаг юм багш өсгөө байхгүй юу. Тэгээд ийм хоёр хүн чинь хөрхөн хоёр идэхгүй хоосоо онохгүй тэгэл ингээл нэг амжиргаагаа залгуулж байгаа гэр бүлийн тухай ер нь бол гарч байгаа. За гол нь бас амжиргаагаа залгуулангаа хоёлоо ингээд хөрхөн амт хүүхдтэй болохгүй нилээд оролдоод тэгээд огт хүүхдтэй болд чаддаггүй. Тэгээд хүүхдтэй олддоггүй нь бол эхний хэсэг дээр ойлгомжтой болж байгаа. Тэгсэн чинь нэг л өдөр эхнэр нь ажил дээрээ шууд ингээл хүүхдүүдийн өмнө хичээл зас цогцоол пит гээл ухаалаад унцдаг байхгүй юу? Самбарынхаа өмнө тэгэл нөгөө бөө юм болоод дөргөн мөргөн гээл явсан чинь тархиндаа хорт тавдартай гэдэг нь тодорхой болж байгаа. За тэгэл хавдрал осойн хүний аим нас мэдээж яригдана. За эндээс энэ киноны нөгөө шинжлэх ухааны уран зөгнөлт хэсэг нь эхэлнэ. За эмнэлгийнхэн одоо ингээл нөгөө нэг ийм эмнэлэг дээр очихоор ингээл за одоо бол ингээд найдварг болсон доо. Гэхдээ нэг ийм туршилтаар нэг ийм гарч байгаа гэж мэддэг нэг санал болгодог шүү дээ. Яг тэрнтэй адилхан заяо нөгөө Rare Mind гэдэг нэг нэртэй дэвшилтэт технологийн компани байгаа. Тэгээ хэрвээ та ингээд эхнэрээ авармаар байл тэдэнтэй уулз гэдэг санал тавьдаг байхгүй юу? За гэхдээ батлагдаагүй шүү. Гэтэл тэд боломж байгаа. Тий. Та хэрвээ ингээд яг ингээд угаасаа нэгэнт ингээд боломж байхгүй юм чинь те ямар нэгэн та хэрвээ ингээд юмыг аж мэдхийг уулзаад үзгээл ингэдэг штеп. За тэгээд нөгөө нөхөр нь хөрхийн ингээд очиод уулзж байгаа. Тэгсэн чинь нөгөө Rare Mind гэдэг газар нь хүний тархины хавдартай хэсгийг ингэж дахин бүтээгээд
цоо шинээр бүтээгээд за тэгэнгүүтээ тэр хэсэгт нь байсан дурсамж, ой санамж бүгдийг сервер рүүгээ хуулж аваад тэгэнгүүтээ хавдартай хэсгийг өөрсдийнхөө бүтээсэн хэсгээрээ ингээд орлуулад хавдрын авч явангуудаа яг үнэ тархиа хийгээд дараа нь серверээсээ мэдээлэлээр хангаад одоо нөгөө хуучин дурсамж меморийн бүгдээрээ тэнд байгаа штэ. За тэрүүгээр нь хангаад за ингээд ийм мэдээлэлээр хангаж явах юм дэвшилтэд арга барил мис засал нь үнэгүй заяа. Гэхдээ нөгөө тархиндаа ингээд ой санамжаа серверээсээ хүлээж авахын тулд сар болгон $300 төлбөр төлөх шаардлагатай гэдэг байхгүй юу? За яг мис засал бол үнэгүй. Гэхдээ ингээд нэг хэсэг ой санамж бүх юм байхгүй болчихоо ш. Тэр меморигоо авъя гэх юм бол манай серверээс авъя гэх юм бол сар болгон $300 ингээд төлнө гэж байгаа. За тэгэнгүүт хоёр идэхгүй ч хоосон хондгоо олгож нэг амьдралаа болгоол эдгээс нөгөө хоёр маань за яг $300 дээр жаахан чардаач гэсэн амьд мэндэл байл болно гэж шийдээл нөгөө мис ажилбарыг нь хийлгэн үсттэй. За тэгээ өвчин зовлонч байхгүй сайхан амар сайхандаа жаргаад нөгөө хоёр чинь жил бүр ийм нэг танилцсныхаа ойн байраар ингээд очдог Юпитер буюу Юпитер гэж одоо бид нар монголоор хэлдэг ийм Эросот руугаа явж исэн чинь гинт ихнэр нухаалтч дахиад. За нөхөр сандраал нөгөөстөө ухаан зулуугүй буцаал нөгөө хот руугаа давхиал тэгэл исэн чинь ингээд хотынхоо зоон руу ингээд ороод ирсэн чи одоо ингээд манай тэр дархан гээл ийм бүс рүү орж ийн гэсэн үг шүү дээ. Эсвэл Улаанбаатар ч юм уу. Тэгэл ингээд ороод ирсэн чинь ихнэр ингээд шууд зэргэнгүүтээ хүй чи яад ингээ амар хурдлаад байгаа юм бэ? Сая юу болсон бэ гэдэг ингээ ухаан орон заяа. Юу хүүдэд гисэн чи юм дөө нэг хөрөөнөөсөө гарч болохгүй болгоцсон юм. Одоо бид нар чи ингээд нөгөө дата хаанаас хаа хүртэл цацх вэ гэдэг хардаг штеп. Яг тэрэн шиг яг л нэг зоон дотор байна. Тэгээд тэрнээсээ гараа явуучвал нөгөө серверээсээ ингээд алдагдаад ингээд за тэгсэн чинь тэгээд нөгөө Rare Mind-тай гэдэг хамгийн зүүн заяа. Энийг ингээд хилээд очисон чинь нөгөө айгуу тийм урайлахын хүлээж авсан яг таахгүй. Тэглгүй яах доо явч ингээд нөгөө сүлжээ орсон газараас гараа явчихсан. Сүлжээгөө газарлаа явчихсан байна шүү дээ. Одоо наа тархины сүлжээ чинь барихгүй үед ингээд ухаан алдаал унаа шүү дээ. Тэгээд та хоёр ингээд сүлжээгээ хаасайгүй ингээд бариулаад хаа дуртай газараа явна гэх юм бол ингээд манай Rare Mind Plus гэдэг үйлчилгээг аваад тэгээд чип суулгаад нөгөө нэг цар болгон төлдөг 300 дээрээ тийм үү $300 дээрээ нэмээд $500 нэмээд тэгээ 800-аар авна гэж байгаа байхгүй юу. Одоо сүлжээгээ хаасайгүй байлгана гингүүд. За хоёул үргэлжлүүлээд энийг цааш нарихаас өмнө хамтран ажиллаж ярьчихъя. Энэ бүр ингээд ерөөсөө үйлдэл хийх болгонд мөнгө нэрхэн заяа. Тэгээд энэ эцсэнд нь айгүй амар юмд хүрэн. За би гоё ярьж өгнө. За Улаанбаатар хотод 16 цаг 40 минут болсон. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар e-school боловсролын нэгдсэн платформ хамтран ажиллаж байгаа. За энэ боловсролын нэгдсэн платформын давуу тал нь гэх юм бол бүх зүйлийг зохицоор нь шийдсэн. Easys буюу бүх үйлдэлийг e-school дээрээс хийх боломжтой. Сургацхан удирдлагын систем, сургуулийн удирдлагын систем, сургалт дэмжих үйл ажиллагааны систем гэх мэт бүгдээрээ бол энэ дотор багтсан байгаа юм. Багшид зориулсан e-teacher гэдэг аппликейшн байна. Эцэг эхэд зориулсан e-parent гэдэг аппликейшн байна. Сурагчдад зориулсан e-student гэдэг аппликейшн байна. За мөн сургуулийн удирдлагад зориулсан e-school гэсэн аппликейшн. За энэ дөрвний хэлэхлээр ингээд бүгднийг зохицоор нь шийднэ. Та одоо юу гэдгийг хоорондоо заавал уулзаад авах шаардлагагүй бүх зүйлүүдийг бол онлайнд шийдэх бололцоотой болж байна гэсэн үг. За ерөөдөө бид нар ч нэг эцэг гих хүүхэд сургууль 3-1 юм гурвалсан гэрээ цаасаар хийдэг штэ тий жил болгон эцэгчүүд очиж гарын усад зурдаг. Энийг л ерөнхийдөө бол захимжуулсан л гэд ойлгочих болно. За тэгээд энэ эцэг гих болон сурагч тэр багшид зориулсан апуудаас гадна сургуулийн ухаалаг хаалга гэж байгаа, сургуулийн киоск гэж байгаа, сурагчийн карт гэж байгаа, эмчийн модуль, бүр нийгмийн ажилтны модуль гэх мэт ийм сургуулийн үйл ажиллагаа, багш удирдлага, эцэг их сурагч гээд бүх оролцогч талуудад шаардлагатай систем аппликейшнуудыг хөгжүүлж зах зээлд нэвтрүүлээд бүр ингээд нэгдсэн платформ болгоод ажиллаж байгаа гэсэн үг байна шүү дээ тийм ээ. За тэгэхээр та илүүдэл хэрэггүй мэдээллийн 7773 7000 гэдэг утаснаас аваарай. 7773 70 тэгдэг. За тэгээ e-school цэгмэн гэдэг бас орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар e-school боловсролын нэгдсэн платформ хамтран ажиллаж байна. Баярлалаа. За сонсдог хүрдэг нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг мэдрий гэсэн уриатаагаар кино ертөнцийн булангаараа хүргэжлэн танд хүрч байгаа. За би яг одоо Хар толь гэдэг киноны талаар ярьж байна. За ингээд ер нь бол
За тэгвэл тэр үнтэд орохгүй бол ингээд яах уу гэж асууна эцтэй мэдээж энэ хоёр чинь нөхөр нь барилгачин юм эхнэр нь багш нэг юм дундаж орлоготой л хоёр нөхөр юм чинь хэцүүшт нэмж бас сар болгон 800 өгнө гэдэг чинь. Тэгэнгүүт River Mind энгийн хүмүүс гэдэг багцаа ашиглангаа тэгэд ийш тийшээ явахгүйгээр ингээд зүгээр л яг энэ зоондоо л амьдарч болно штэ гэж байгаа юм заяа. За нөгөө хоёр маань сар болгон тийм их мөнгө өгөх боломжгүй гэд буцаж байгаамаа. Тэгсэн чи айгүй зэвүүн за. Тэгэнгүүт заяа. Эхнэр нь $800 төлж River Mind Plus гэдэг багцыг аваагүй учраас нөгөө газар чинь шууд эхнэрийн рекламны самбар болгоод хувиргачвал яах вэ? За яах юм тэгээд жишээ болгондоо юм рекламд нь нөхөртөөгөө ингээд өглөөний цай ууж яснаа Grand Cafe ботолсон нутаг өрн танд ахлам сайхан өнөр эрч хүчийг өгөх болно гэж ярина заа. За тиймгүүтээ тэр чинь ингээ өөр хямд ингээд шууд ухаанг болол цаанаас ингээ серверээр удирдах байгаа учраас ийм юм болчих жоох. Тэгэл сургууль дээр тэр чинь багштай өөр хямд нь тий хүүхдүүдтэйгээ ингээд харьцангууд энэ асуудал нь бүр даамжирч байгаа юм заяа. Уул ингээ зүйн балны тухай хичээл орж байгаа байхгүй юу? Тэнгүүд ингээд зүйн балтай талхны төрөлхтний реклам уншаад гэрт нь эцэг их нь муудалцсан хүүхдээ ярьж байсан чинь шууд Христийн сүм сурталчлаад за тэгэл ерөөсөө бүх асуудал дуунж эхэлж байгаа байхгүй юу? Тэр хүн чинь өөрөө тэрийг мэдгүй юм чи. Тэгээ бүр хичээл хэрэглэгч нь дуудаад чи ингээ янз бүрийн юм яриад байгаагаас болоод асуудалд орж байна гэсэн чи нөгөө хичээл хэрэглэгч рүүгээ харснаа. 50 дэх насны та ганцаардаж байна уу? Ганцаардлыг чинь тайлах танилцах апт маань нэг дээрээ. Йоо, ямар зүг юм бэ? Ингээл тэгээд бүр ингээл шууд реклам уншаал энэ заяа. За ингээд нөхөр нь өөрхийн амьтан ингээд гаргаад өгөө мөнгө авахгүй учраас заяа. Өдөр шөнөгөө нөгөө мө барилга дээр ажиллаж аваад салж унахын даваан дээр очисон чинь хангалттай мөнгө зөвлүүлж чадахгүй. Тэгээд эцэст нь нэг юм зүүн бас нэг сайт байгаа байхгүй нэг юм мөнгө хэрэгтэй болсон хүмүүс орж юу ч хамаагүй хийдэг нэг юм сайт байгаа. Тэгэнгүүт тэрийг за чи тэг анжаа чи өмнөд тайлж байгаад яг одоо ингээд гингүүтээ шээлгэнгүүтээ танд ингээ мөнгө төлдөг заяа хүмүүс үзэж байгаа хүмүүс нь нэг зүүн ийм сайт байгаа байхгүй юу. Тэнгүү төөрхийн амьд нөхөр нь чаавас тийшээгээ орж агаад тэг ингээ баг өмсөж агаад өөрийнхөө шингэнийг ууж агаад тэг мөнгө олж байгаа байхгүй юу. За тэгээд мөнгө олоод арай гэж ихнэрээ ингээд River Mind Plus багцанд нь холбуулж дөнгөн. Тийштэй эн чинь сар болгон 800 шүү дээ. Эн чинь нэг удаагийнхаа сарын төлбөрийг л олж байгаа гэсэн. Ингиж нэг юм арилаасаа халагдах асуудлаасаа аврагдаад байж байтал угаасаа нэг сар чинь нүд өрмөхийн зурал дуусч тийм аагаас те. Дахиад рекламд эхэлнэ. Дахиад энэ хооронд ингээ байжсэн чинь нэг сарын дараа нөгөө эхнэр нь Маяр нөгөө нэг Plus үйлчлэгэндээ нэгтгэсэн байжсэн чинь амар их унтдаг болчихно. Ерөөсөн ингээл байнга унтчихин заяа. Ингээд унтчил байна. За бүр ингээд сэрхгүй. Сэрх ингээд хүүе сэрээчээ гэж сэрхгүй заяа. Тэгсэн чинь нөгөө River Mind дээр очисон чинь таныг нөгөө унтуулж тархиар чинь цамхгийнхаа тэжээлийг нөхөж байгаа маа. Тийм болохоор та 12 цаг ингээд унтж байгаа. Хэрвээ хамгийн хямдхан багцтай байсан бол та бүр 16 цаг унтах байсан. Харин ч та манай нөгөө Plus үйлчлэгэнд хамрагдаад 12 цаг унтж байгаа шүү гэж заяа. Бүр нэг хэв нэг ингээд одоо серверийнхаа ачааллыг багасгахын тулд унтуулад байна шүү дээ. Яг үнэ. Йоо, стэмэр заяа. За, ядж хахад нөгөө River Mind чинь дахиад шинэ Lux гэдэг үйлчилгээ гаргаад Lux-ыг идэвхжүүлэхийн тулд нэмж $1000 төлөөд бүх мэдрэмжээ гар утаснаас удирдаад таашаал, сэтгэл тайвшрал, амар амгалан мэдрэмжүүдээ их багаар нь өөрөө удирдах боломжтой ийм үйлчилгээг бүтнээр нь авч чадахгүй бол цагаар нь аваарай гэдэг аахгүй бүр. Одоо энэ хүн чинь ингээд өөрийн мэдрэлгүй унтаад, өөрийн мэдрэлгүй реклам уншаад ингээ байна штэ. Тэрийг ингээ гар утсан дээр ингээ суулгаж аваад өөрийгөө ингээд удирдах гэдэг штэ. Тийм үйлчилгээг авахын тулд $1000 бүтнээр нь авал авч чадахгүй бол цагаар авна заяа. Йоо, бүр амар. Йоо, би бүр энийг ямар амар юм бэ гэж бодсон. Мэдрэмжгүй болно гэдэг чинь амар шүү дээ. Ядчлаа уйлж чадхаа болчихно. Тийм шүү дээ. Уйлах, инээх, баярлах, гомдох, хайрлах. Ямар ч юм сэтгэл хөдлөл байхгүй болчихно гэсэн. За ингээд хөөрхөн амт нөгөө муу хоёр чинь чаавс мөнгөгүй юм чинь. За уучлаарай битээр авч чадахгүй байна гэж гараа явж байгаа. Ингээд нөгөө хурмын ойн болсон чинь нөхөр нөгөө сайт дээр чааваста тий нөгөө амар сайт дээр нүрээ ил гаргаж агаад одоо өмнө нь баг өмссөн штэ тий нүрээ ил гаргаж агаад бас нилээд нэг тийм ёс бос юм хийж байгаа юм л да. Одоо энийг би
юу хийснийг бол би мэдж байгаа. Гэхдээ би ярмааргүй байна. Нөгөө л мөнгө олохын тулд. Тий, танд дараа нь би ингээ эфирээс гарч чад хэлж өгөн заяа. Эхнэртэй ой өдрийн баярын бэлэг барих гээд ивэдээ 12 цагийн хугацаатай лакс баксыг худалдаж авч байгаа юм заяа. Амар өрөвдмөр. Ингээд нөгөө ой олгонороо очдөг resort-той очисон чинь эхнэр нь чааваас бүр нөгөө таашаалаа бүр хитрхи өндөр мэдрээд яг галзуу солиотой хүн шиг болчдөг байхгүй юу. Тэгээд нөгөө нөхрийнх нь зовж олсон мөнгө ямар ч үр дүнгүй зарцуулагдаад дуусчихж байгаа. Сэтгэл хөдлөлтийг нь хамгийн өндөр дээр нь тавиа ийцсэн. Тэгсэн. За энэ хооронд нөхөр нь хөөрхийн амтан бүр зовоод дууснаа. Тэгээд бүр ингээд нөгөө нүтэн дээр шууд ингээд өртөлж байгаа юм чинь бүр ингээд илт. Тэгээд чааваас нөгөө хоёр чинь гэхдээ нөгөө дотроо нэг юм жирэмсэн болох хүслээ бол хоёулаа хадгалаа л байгаа. Тэгсэн чинь нөгөө River Mind гэдэг газар нь жирэмсэн болох юм бол тархинд илүү их ачаалал ирдэг учраас ургийн нэмэлт төлбөр аавна гэд. Бүр нэг ичдэггүй шулаач нөгөө бодлогоо ярина. Ингээл амар зүүн ингээд багаар ингээ амар шулж байгаа. Танд л төлөө шүү дээ. Харин тийм ээ. Тийм үгтэй те. Зүүн тэр шүү дээ. Ингээ зайлвал нөхөр нь бүр царай алдаад, эхнэр нь ч ядарч гүйцээ, те нөхөр нь бүр нөгөө сайт руугаа орж байгаа заа юу. Нөх хүмүүсийн нүдэн дээр ингээд шүтнүүтээ өөрөө бахаар ингээд оголт татж байгаа байхгүй юу. Тэгхийн бол мөнгө төлнө гэдэг штэ цаан чаа. За ингээд хідэн шүтээ оголт татчихэж нөгөө сайтаасаа дахиад нэг жаахан мөнгө олоод эхнэртээ 30 минутын лакс ирэх авч өгдөө. Өмнө нь 12 цагийн ирэх авсан штэ. Одоо ингээд 30 минутын лакс ирэх авч өгөөд тэгээд эхнэртээ юу үзүүлж байгаа гэж амар бүр сэтгэл имзэглүүлмээр заа юу мэдрүүлж байгаа гэж энэ 30 минутын хооронд зүгээр л гадаа моддын сэрчигнээ. Одоо бид нар ингээд байгалыг мэдэр. Тий, бид нар ингээд бороо өнөөдөр өглөө би гэрээсээ гарч ирэхэд урьд чинь бороо орсон учраас ингээд би амар гоё тийм чигний өндөр мэдэрч байгаа шүү дээ. Энэ хүн тэрийг мэдэрч чадахгүй учраас тэрийг салхинд ингээд ихнэрээ нэг юм амар тайван суулгаад те 30 минут наранд нүрээ. Тий, энэ мэдрэмжийг ихнэртээ өгөхийн тулд тэр шүднүүдээ оголт татаж 30 минутын ирэх худалдаж авч байгаа байхгүй юу. Тэгээд эцэст нь хоёлаа ярьж агаад хоорондоо ярилцаад ихнэрээ дэрээр ингээд дарж амийг нь хөнөөдөө. Эцэст нь өөрөө дийлхэ болоод тэгээд тэр чинь ихнэр нь угаасаа робот болчих байгаа юм тий. Хамгийн харамсалтай нь дэрээр ингээд амын дарах үед ихнэр нь ингээд рекламны текст унсаар байгаад нөгөө ертөнц рүү явуул яах вэ? Амар илүү сайн бүтээж алдаг дээр авахыг хүсвэл тэгэхээр бараг тэгчих. Тий. Тий. Таны энэ дээр хүнийг тийм хурдан бүтээж алахгүй байна. Та маш хурдан хүн бүтээж алахыг хүсвэл тэр компани дээрийг сонгоно уу? Бараг тэгж байгаа. Тэгээд ингээд ихнэрээ ингээд дээрээр ингээд зарж ингээд амын хороочонгуудаа нөхөр нь ингээд цаасны утга бариад нөгөө өөр нэг өрөөнд орж хаалгаа хааснаар 7 дугаар бүлийн эхний анги дуусж байгаа. Одоо ингээ 2-р 3-р ангиуд нь өөр юм байгаа шүү. Шал өөр юм байгаа. За ингээд энэ Rotten Tomatoes дээр цувралын эхний бүлэг 98% гэдэг бол амар шүү. Йоо, бараг 100. Амар 98% гэсэн үнэлгээтэй байгаа бол өнгөрсөн 7 хоног цацагдсан 7 дугаар бүлэг одоогоор 89% гэсэн үнэлгээтэй явж байгаа. За тэгээд энэ хүний бид нар амьд гэдгээ мэдрэх ямар гоё вэ те. Одоо ингээд компьютерийн ардаас, чатны ардаас, утасны ардаас танилцаал яадаг хэн байгаа ч мэддэхгүй. Тэгээл залхинд өртөөлэдэг. Гэтэл бид нар ингээд амьдаараа уулзаа те. Тэр нөгөө нэг ингээд харцаараа бинийгээ хараад мэдрээд тэгээд тэнд ингээд зүрх сэтгэлээрээ хайр дурлал гэдэг юм асаад хүний амьд харилцаа гэдэг ямар гайхамшигтай юм бэ те. Тэгээд тэр нарыг мэдрэх, борооны үнрийг мэдрэх бидний энэ зүгээр энэ амьд явж байгаа гэдэг ямар гоё яд саргалтай юм бэ гэдгийг зөвхөн энэ 1-р анги дээрээс бүр үнэхээр гайхалтайгаар мэдрүүлсэн. Хултал мэдрэнэ. Тийм байна. За ингээд энэ хүрээд 2025 оны 4-р сарын 14-ний даваа гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг радион 3-р студиэс урлагийг мэдрий гэсэн уриатаагаар за кино ертөнцийн болонгаараа шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ярилцлагчаар e-school боловсролын нэгдсэн платформ за мөн гэр бүлийн гишүүн бүрд гэсэн уриатаагаар Jameson брэнд хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэм сонсогчдоо цаг бүрийн эхэнд явдаг радио мэдэг үйлээс сонссны дараа хөгжүүлэлтэй хөнгөн байцгааг сураатагаар Яна нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.3